Игдүүтэй хөөрхөн бяцхан охины дүрсийг бичсэн видео бичлэг. Бичлэгийг хийж байгаа хүн нь аав нь бололтой. Даавнаа. Аавын охин үнэхэр хөөрхөн юм аа. Миний зүрх сэтгэл гэж камерын араас хэлэх аав. Үнэхээр энэ халуун дулаан аавын дүр төрх. Аавын нэр нь Чонсүн маань. Охины нэр нь Чондаан. Гэхдээ энэ хоёр хүний харилцаа ердийн аав охины харилцаанаас өөр ба эдний дунд ямар цочирдмоор нууц байгаа юм бол сайн байцгаана уу бүгдээрэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр кино ярихаар шийдсэн. Уулын кино товчлол хийдэг сургуучиг гоё эдиттэй хийх гэж бодсон боловч битүү копирайт аваад таарсан. Тийм болохоор сонсдог кино болохоор шийдлээ. Багада бид нар нэгэн кино яриад нөгөөд нь бодолтой төсөөлөд кино үзсэн юм шиг болдог байсан шүү дээ тий. Яг тиймэрхүү л гэдээ ойлгочоорой. Үргэлжилсэн бороотой нэгэн өдөр даавны аав нь гинт сансан юм шиг огцон босон хурдан хөдөлж шүхэр аваад гэрээсээ гарна. Охин минь бороонд цохиулсан байх вэ гэж санаа зовон гартал даав нь том шүхэр барьсаар аавынхаа урт гарч ирэв. Аавынх нь нүд томрон эргэлдэж энэ шүхрийг хаанаас авсан юм бэ гэж асуухад даав нь нэг танихгүй ах ихч хоёр шүхэргүй явж болохгүй гэд өгсөн юм аа гэхэд охин минь борон цохиулахгүй ирсэн нь яамаа даа гэж бодохын хажуугаар охиноо танихгүй хүмүүсээ олз болох вэ гэж санаа зовсон аавын сэтгэлээр танихгүй хүний өгсөн зүйлийг огт авч болохгүй гэж би чамд хэлдэг байхаа гэж өглөнө. Санаа зовсон аавыгаа харсан даав нь аав минь санаа зовлтгүй. Би алга болохгүй. Би алга болчвол аав минь ганцаараа яах вүлээ? Амьдрч чадахгүй зү гэж хэлнэ. Аав нь охиныхоо хичээлд ч анхаарал тавихаа марталгүй гэртээ охиндоо цээж бичиг бичүүлэн сууна. Охиндоо бичүүлэх үгийг удаанаар нэг нэгээр нь хэлж өгнө. Ахион дүүрэг, Куга метроны буудал, талхны дэлгүүрийн урд, хогны сав. Даавны цээж бичгийг бичүүлж дуусгаас сүн маань охиндоо даавнаа энэ үгсийг үргэлж толгойдоо бодож явах хэрэгтэй шүү. Төгсгөлдөө хүртлээ гэд аав нь хэлтэл төгссөн гэсэн үг биш гэж даав нь үргэлжлүүлнэ. Сүн маань охиныгоо тууштай хүн болж өсөөсэй гэж бодсондоо ч тэрүү төгсгөлдөө хүртэл төгссөн гэсэн үг биш гэх энэ үгсийг байнга хэлсээр ирсэн бил. Аавын хайрыг дүүрэн авсаар ухаалаг өсөж насанд хүрсэн даав нь одоо сэтгүүлч болохыг мөрөөдөн ажлын ярилцлаганд бэлтгэн сууна. Хамтдаа кафед сууж ярилцлаганд бэлтгэх найз нь даавнаас Чондаан эрүүгийн хуулийн хүн хэлцэх хугацааны тухай ямар бодолтой байдаг вэ гэхэд даав нь бага насны хүүхдийн хулгай болон амь насыг нь хохироосон хэрэгт хүн хэлцэх хугацааг байхгүй болгож хамгийн дээд ял болох цаазын ялаг олгох хэрэгтэй гэж бодож байна хэмээн хариулна. Ийхүү ярилцлагандаа бэлтэн суух зур хажуугаар нь хүргэлтийн ажил хийдэг аав нь өнгөрөх ба охиноо харсан нь тодорхой боловч танихгүй царайлаа өнгөрдөг. Охин нь аава гэж дуудан зогсоогоод намайг хараагүй мүү? Харах шиг л болсон доо гэж асууна. Аав нь найзуудтайгаа байгаа охиноо хараад ааваасаа ичих вэ гэж бодсондоо ч юм уу зориуд хараагүй дүрсгсэн бололтой. Гэхдээ даавны бодол өөр байдаг. Бусдаас эрт ухаан сусан даав нь өөрийнх нь төлөө бүхнээ зориулах аавыгаа найзч бай, өөр хинч бай. Бүх хүний өмнө бахархалтайгаар танилцуулах дуртай. Тэр ёсоор хамт байгаа найзуудаа аавыгаа танилцуулж найзууд нь ч аавтай нь хүндэтгэлтэйгээр мэдлэх ба тэр дундаа даавны найз залуу бүр их хүндэтгэлтэйгээр мэдлэн өөрийгөө танилцуулна. Сүн маань түүнийг хараад нөгөө цагдаагийн шалгалтанд бэлдэж байгаа хүүхэд байх нэ гэхэд даавны найз залуу тийм ээ аава цаашдаа юунд ч санаа зовох хэрэггүй би даавныг харж хандах болно гэж итгэлтэйгээр хариулна. Сүн маань тийм үү баярлалаа гэж хариулахын оронд зүгээр дээ даавныг би өөрөө харж хандна гэж хүүхдээр хэлнэ. Энэ хариултад цочирдон яхаа мэдгээ болсон найз залууг нь хараад сүн маань гинт инээж за тоглосон юм охиныг минь сайн харж хандаарэ найдлаа шүү гэж хэлээд ажиллаа хийхээр гарч одно. Нэг өдөр даав нь сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татан ярианы сэдэв болоод байгаа киног үзэхээр найзуудынхаа хамт кино театр явдаг. Киноны нэр нь Чөтгөрийн шивнээ ба энэхүү кино нь 15 жилийн өмнө хүүхэд хулгайлан барьцаалж эцэг гэхээс нь мөнгө авсан боловч эцэст нь амь насныг нь хохироосон хэргийн тухай гарах ба энэ хэргийн хүн хэлцэх хугацаа дуусахад цөөхөн өдрүүд үлдээд байгаа. Гэвч одоо хүртэл хэрэгтэн нь олдоогүй байгаагаас болж олон нийтийн анхаарлыг ихэд татан ярианы сэдэв болоод байгаа юм. Кино үзэнгээ даав нь хүүхдээ алдсан эцэг эхийг харан аавыгаа бодож сэтгэл хөдлөлт автан нулимс унагсаар дуусгадаг. Киноны төгсгөлд 1988 онд барьцаалагдсан Ханчжэжийн үгийн барьцаалагчийн жинхэнэ дуу хоолойг сонсгоно. 자꾸 난리도 아니에요. 애는 어떻게 돼도 상관없어요? 제재 죽길 바라죠. 지금부터 돈을 회수할 때까지
아이는 굶기었습니다. Энэ хоолойг сонсох тэр мөчөд даун зог тусан хөшиж орхидог. Хаа нэгтээ маш их сонсон дуу хоолой байх ба барьцаалагчийн төгсгөлд нь хэлсэн тэр өгүүлбэр. Төгсөх тэр мөч хүртлээ төгссөн гэсэн үг биш шүү. Үүнийг сонссон даавны бүх биеийн шар ус босон айц хүч давтана. Яаж ч сонссон энэ хоолой бол 100% аавынх нь хоолой байлаа. Кино дуусгаад гарч ирэхэд нэг найз нь ингэж орон даяар дуу хоолойг нь цацаж байхад яагаад хэрэгтэнд баригдахгүй байгаа юм болов? Хэрэгтэнд ч гэсэн гэр бүл байдаг байлгүй дээ. Гэр бүл нь сонсвол шууд л танихаар байгаа зү. Гэхэд өөр нэг найз нь хөөе даанаа, өстө уучлаарэ. Гэхдээ танаа аавын хоолойтой адилхан юм шиг санагдахгүй байна уу гэж мэдээж даавны аав нь хэрэгтэн биш гэсэн бодлоор тоглоом шоглоом болгон асуудал. Аль хэдийн с ิจ г төрөн бодол тавцсан даав нь энэ үгэнд нь уцаарлан гомдлоод гэрлүүгээ ганцаараа яваад өгнө. Өөр хүнд ч гэсэн адилхан сонсогдсон байх нэ гэсэн бодолтой гэрлүүгээ ортол ажлаа тусгаад ирсэн аав нь ядарсандаа буудан дээр нусраа унтаж байдаг. Энэ төрхийг харсан даав нь энэ хорвоогийн хамгийн сайхан сэтгэлтэй өргөдөлтэй миний аав тийм зүйл хийсэн байх ёсгүй дээ гэж бодсон боловч тэр үг яалтчгүй л аавын хэлдэг үг байсандаа гэдэг гих бодол зэрэгцэн өрөөндөө орно. Өрөөндөө орон чихвчцэн интернетээс хэрэгтний дуу хоолойг байн тоглуулан сонсож байгаад унтаж орхисон даав нь хар дарсан зүудлэн гинэт сэрдэг. Өглөө болоход өөдөөдөөсөө харан өглөөний цай идэж суух хоёр. Аав нь даавны будаан дээр нь амттай панчаан тавьж өгнө. Ийм л сайхан сэтгэлтэй хайр дүрэн аав минь 15 жилийн өмнөх хүүхдийн хулгайч байх боломжтой юу гэсэн бодол даавныг зовоосоор байдаг. Бодолтой итгэцэн даав нь аава хоол идэх хүсэл алгаа шүн унтаж чадаагүйгээс болсон юм шиг байна. Би орж унтлаа шүү гэд өрөө рүүгээ явж орно. Нэгэнт би болсон с ิจ г тийм ч амархан алга болохгүй байлаа. Энэ хэргийн хөөн хилцэх хугацаа хэр их үлдсэн байгаа тухай мэдээг байн үзэн сонирхоно. Дараагийн нэг амралтын өдрөөр загсанд явна гэж хэлсэн аавыгаа нууцаар дагаж үзэх ба амралтын өдрөөрөө ч амралтгүй зогсоолын зохицуулагч хийж байхыг нь олж хардаг. Согтуу залуу охтуудад алгадуулан зүсэн зүйлийн хүмүүстэй уулзран харахгүй зүйлийг харж байгаа өсөнд нь буурал суусан аавыгаа хараад өөрийгөө буруутгана. Өөрийнх нь төлөө бүхнээ зориулан өнөөдрийг хүрсэн аав нь цорын ганц гэр бүл нь болооч тэр өрөвдөн хайрлах сэтгэл нь сэжиглэх сэтгэлийг нь давж гарна. Дараагийн өдөр даав нь гэрээсээ гарч явах ба нэгэн эрэгтэй араас нь нууцаар дагж явна. Тэгснээ даав руу ойртон очиод Чонсумманы охин Чондаан гэхэд даав нь та хэн бэ гэж асуудаг. Тэр эрэгтэй за хэн гэж хэлэх ёстой болоо. Зүгээр таньдаг хүн л гээ да гэснэ. Энийг аавдаа өгөөрэй гэд өөрийнхөө утасны дугаартай хуудас цаасыг өгдөг. Даав нь аавдаа энэ тухай утсаар хэлтэл аав нь хэн гинэ шими сайн мэдэхгүй байна. Ямар ч утасны дугаарыг мессежээр явуулчих гэж хэлнэ. Дугаарыг нь авсан аав нь тэр дугаар руу залгатал шими гэх хэрэгтэй уцаа авмагцаа long time no see гэж хэлнэ. Сун маань хүүтэн дуу хоолоогоор чи яах гэж ирсэн юм гэж асууна. Шими гэх тэр хэрэгтэй. Би Солонгос бүр мөсөн ирсэн. Игч маань өнөө маргашгүй явна гинэ. Нойр булчирхан хавдар юм бахав. Гэхдээ эмнэлгийн төлбөр байдаггүй гэж өөрийнхөө холбогдох болсон шалтгааныг тайлбарлана. Мөнгө өгөх бодлого байгаагаа хэлсэн сун манд шими охин ч үнэхээр сайхан эмэгтэй болж өссөн мэлээ. Үгсэн ээжийнхээ тухай үннийг сонсвол яах бол би төвчээргүй зантай гэдгийг мэднэ эцтэй хаа. Маргаашийн дотор мөнгө явуулахгүй бол үхэн гэж мэдэрээ гэж хэлнэ. Өнөөдөр даавны төрсөн өдөр ба ээжийнх нь нас барсан өдөр юм. Даавны ээж нь даавныг төрүүлж байхдаа нас барсан. Төрсөн өдрийн ширээ болон тахлын ширээ хоёрыг зэрэгцүүлэн засах сэтгэл хөдлөмөр дүр зураг. Яг тэр мөчөд гэрийн хаалгыг хэн нэгэн нүдэн хэн блэ энэ цагаар гэж бодтол шими гих тэр хэрэгтэй байлаа. Аава тэр хүн ямар очтой хүн юм бэ? Ямар нэг юм өгөх ёстой юм уу гэж хэлэн даав нь хаалгаа нээн. Орж ирсэн шими даавныг харснаа. Охин минь чамд сонирхолтой нэг юм ярьж өгөх үү? Аав ч ээжийг нь яасан тухай гэж хэлэнгээ гүйччин ээжийнх нь тахлын ширээг өшгөлж орхино. Үүнийг харж тэсгэ болсон сүм маань шимийг цохиж унгаагаад аимшигтай харцаар шими рүү харна. Ганц л удаа дахин ирэх юм бол өгсөн гэж мэдэрээ гэж хүүтнэр хэлнэ. Аавынхаа ийм аимшигтай дүр төрхийг анх удаа харсан даав нь зочролд ороод цохиулаад унсан шими охин руу харснаа. Охин ч үнэхээр цочирджээ сүн маань ахаа. Надад илүү сайн хандах хэрэгтэй шүү. Төгсгөлдөө хүртэл төгссөн гэсэн үг биш үсттэй
гэж хэлээд гарна. Маргааш өглөө даав аавыгаа гарч явсны дараа гэрийнхээ бүх шургуулга шүүгээ ухаж үзнэ. Гэтэл ээжийнх нь өнгөрсөнд очиж байсан эмэгтэйчүүдийн эмнэлгийн карт гарч ирнэ. Олсон зүйлээ бөөгнүүлж аваад цагдаагийн шалгалтанд бэлдэж байгаа найз залуу руугаа очино. Чиний дээд төгсөлтийн дунд цагдаа болсон хүн зөндөө байгаа зү. Энэ чон сум маань болно Шин Ми Ху гэх хоёр хүний өнгөрснийг жоохон судлаад өгөөч гэж гуйна. Найз залуу цагдаа болсон танил ах руугаа очин гуйсаар байгаад даавны аав чон сум маань ээж Шин Ми Ху нарын тухай мэдээллийг олж авдаг. Энэ цагдаа ах нь хүн хэлцэх хугацаа бараг үлдээгүй хан чэжиний барьцаалагдсан хэргийг мөрдөж байгаа багийн нэг гишүүн байдаг. Ах цагдаа нь ажил хийх хэцүү юм аа. 15 жилийн өмнөх хэргийг илрүүлнэ гэдэг ч амаргүй юм. Киноноос олж мэдээллүүд орж иржлээ л да. Гэхдээ хэрэгтэй юм нээх ч алга. Миний бодлоор гэр бүл нь тэр хүнийг нууж байгаа хөө гэх мэтчлэн ярина. Энэ хоёр хүн өнөөдөр судлаад байгаа хоёр хүн ямар очиртэй гэж мэдэж байгаа юм алга. Нэг нь найз охин нь гуйсан болохоор нөгөөх нь дүүн гуйсан болохоор. Ингэж олж ирсэн мэдээллээ найз залуу даавнд уншиж өгнө. За энэ чонсон маань гэдэг хүн гэмт хэргийн бүртгэлтэй байна. Гэмт хэрэгүүд нь ч олон янз юм. Хулгай, дээрэм, танхай, заллан. Энэ хэсгийг сонссон даав аав нь ийм олон хэрэг үлдэж байсан гэж үү хэмээн гайхаж орхино. Гэвч гайхшралд оруулах мэдээ ингэж дууссангүй. Найз залуу нь үргэлжлүүлнэ. Чиний нас барсан гэж хэлээд байгаа Шин Ми Ху гэх хүн нас бараагүй мэлээ. Одоо ч амьд байгаа. Юу вэ? Өдийг хүртэл өөрийг нь төрүүлээд нас барсан гэж бодож явдаг. Гэмжснээсээ болоод нэг ч удаа төрсөн өдрийг л авлаж чадаагүй. Ээж нь гих тэр хүн амьд байгаа гинэ. Ямар шалтгаанаар аав нь ээжийн тухай хутлаа ярьсан болов? Ээж нь яагаад энэ хугацаанд нэг ч удаа өөртөө нь уулзахаар ирээгүй юм болов гэсэн олон асуултын хариултыг авахаар Шин Ми Ху гэх хүний нэр дээр бүртгэлтэй хаяг руу найз залуутайгаа хамт очдог. Гэрт нь очиод хаалгыг нь тогтвол хинч гарч ирсэнгүй. Шүнжэнгөө гэрийнх нь гадаа хэн нэгэн ирэхийг хүлээсэн боловч бас л хийж ирсэнгүй. Машин дотроо тэр айл руу ширтэн суух даавн болон даавны найз залуу хоёрын урд өглөө болох үед нэгэн хүн гарч ирдэг. Өмнө нь гэрт нь ирж зодон хийгээд явсан Шими гэх тэр эрэгтэй байлаа. Энэ хүн ер нь хин юм болоо? Яагаад ээжийнх нь гэрээ үүдэнд хүртэл явж байдаг лээ гэж бодох мөчөд Шими мотоцикл руу хөдлөх ба даавн болон найз залуу хоёр машины хасаан түүний араас мөрдөж эхэлнэ. Ийш тийшээ баахан дагаж явах мөчөд Шими сэжиг авсан бололтой каска тайлан машины шил рүү шидэж орхино. Шими даавныг харснаа авран залгаад "Ахаа, хөөхөн охин чинь араас дагаад яваад байх юм аа. Би айгаад байна шүү. Охиноо хурдан ирж аваарай" гэж хэлнэ. Даан Шими гэхийн хүнээс "Ахаа, манай ээж үхээгүй үсттэй. Та энэ тухай мэдж байгаа үсттэй" гэж асуутал Шими "Өө, тэрийг хүртэл олоод мэдчихсэн юм уу? Одоо би юугаа идэж амьдрнаа" гэж хэлнэ. Даан энэ Шими гэх хүнээс ээжтэй минь уулзуулаад өгөөч гэж гуйна. Хэдийгээр энэ Шими гэх хүн ээжтэй ямар холбоотойг мэдэхгүй ч гэрийнх нь ойролцоо эргэлдэх ээжийн тухай ярих зэргээс нь үцгэд ээж нь хаана байгааг яагаад өөртөө нь уулзахгүй байгааг ч мэдэж байгаа хүн юм шиг санагдана. Гуйсаар байгаа Шимиг даган нэгэн эмнэлэг рүү очих ба үгсэн гэж бодож байсан ээж нь ухаангүй эмнэлгийн орон дээр хэвтэж байна. Эрүүл сарвал биш боловч амьд сэрүүн байх ээжийг нь аав нь яагаад бүхэл бүтэн 20 орчим жил үгсэн гэж худлаа хэлсэн юм болоо. Даав нь бүх нууцыг нэг дор мэдхийг хүссэн сэтгэлээр хүүхэд барьцаалагчийн хоолойг Шимид сонсгон "Энэ хэний хоолой гэж бодож байна" гэж асуудаг. Хоолойг сонссон Шимигийн нүд баг зэрэг дальтчин амаа нээх яг тэр мөчөд даавны аав яарч сандран эмнэлгийн өрөө рүү орж ирнэ. Аав нь даавн руу хараад "Хүүхдээ хайж явсан хүүхэнд ээж гэж хэлүүлэх хэрэг байхгүй" гэж хашгирна. Гэтэл даав нь өдөөс нь "Тэгээд тийм болохоор ингээд амьд байж байгаа хүнийг үгсэн гэж хэлсэн юм уу?" Гэтэл аав нь даавн руу хүйтнэр ширтэнэ. Байнга хайр дүүрэн харцаар хардаг байсан аав нь анх удаа ийм царай өөрлөнд гаргаж байхыг харсан даав нь "Өнөөдрийг хүртэл над харсаа нуух гэж мөн ч их зовсон байх таа" гэж хэлээд эмнэлгийн өрөөноос гарч явна. Даав нь элдв бодолд дарагдан суух ба аав нь өрөөнийх нь хаалганы цаанаас "Чамайг мэдгүй амьдрал илүү жаргалтай байна гэж бодсон юм аа. Аав нь чамайг л бодож тэгсэн юм" гэж хэлнэ. Даав нь хаалгаа онгоолгон гарч ирэх ба энэ удаад өөр хүмүүсээс биш ааваасаа өөрөөс нь өнөөдрийг хүртэл мэдэж авахыг хүссэн зүйлээ асуухаар шийднэ. Барьцаалагчийн дун хоолойг аавдаа сонсгож "Энэ та юу?" гэж асуухад аав нь маш их гомдож гонсойсон харцаар "Охин минь, чи яаж ингэж бодож чадж байна?" гэж нулимсэн цэлгэнэх үед огтхонд сандарч твдэггүй хоолойгоор даав нь "Сайн сонс ааваа.
Таны байнга хэлдэг үг байгаа үстэй. Төгсгөлдөө хүртлээ төгссөн гэсэн үг биш гэж хэлнэ. Гэтэл аав нь наадах чинь Йоги Беррагийн хэлдэг алтартай үг штэ. Аав нь бишээ. Би тийм зүйл хийгээгүй. Даавна. Чи итгэж та аавдаа. Гэхэд даав нь уучлаарай ааваа. Ийм зүйл сэжгэлсэнд. Гэхдээ танаас үнэн эсхийг сонсхийг л хүссэн юм гэж хэлнэ. Хэргийн хүн хэлцэх хугацаа дуусахаас 4 хоногийн өмнө цагдаагийн газарт бөө юм болж байна. Хэдэн өдрийн өмнө энэ Сүнман гэгч этгээдийн тухай судалгааг хэн хийсэн бэ гэж мөрдлөгийн ахлагч хашгична. Энэ новш Хан Сансуугийн эмнэлгийн үйлчлүүлэгч байсан тэмдэглэл хүртэл байна штэ. Энийг анзаараагүй мүү гэж ойрлоно. Хан Сансуу гэдэг нь барьцаалагдсан амиа алдсан хүүгийн аав, эмэгтэйчүүдийн эмнэлэг ажилуулдаг эмч байлаа. Дауны хийлгэсэн судалгааны материалыг харсан мөрдөгчид Сүнманы тухай инхүү мэдэж авсан байдаг. Харин нөгөө талд Даав нь Хан Сансуугийн тухай олж мэдээд сэтгүүлчийн дүрээр түүнтэй уулзахаар очдог. Даав нь Хан Сансуу эмчид би ч бас энэ эмнэлэгт төрж байсан гэж хэлээд ээжийнхээ эмнэлгийн бүртгэлийг үзүүлэхэд Хан Сансуу эмч энэ эмэгтэй тэр үж жирэмсний хүндрэлээр үр зулбсан. Гэхдээ ингээд сайхан охинтой болсныг харахад дахин амжилттай жирэмсэлж төрсөн юм байна л та гэж хэлнэ. Даав нь хүүгийнх нь барьцаалсан хэргийн тухай асууж дуу хураагуураас өөр ямар нэгэн нотлох баримт байгаа юу гэж асуухад эмч тэр хэрэгтний надад хэлэхээс нэг хуудас цаас байх нь байгаа гэд нэгэн хуудсыг үзүүлдэг. Үүнийг бас нэг талтай оруулаад өгөөрэй гэж хуудас цаас өгөх ба үүнийг харахад хүүхдэл бичсэн юм шиг байгаа. Хинээр бичүүлснийг нь мэдэхгүй ч юу ч мэдэхгүй хүүхдийг хам хэрэгтнээ болгож байдаг мөн ч дүүрч гсэн хэрэгтэн байна лээ гэж хэлэхэд Даав жижирхэлсэн гараар цаацсыг нь авч нээж үзэж чадалгүй гарч одно. Гадаг гарсан хойноо хуудас цаасыг нээж үзтэл Ахион дүүрэг, Куга метроны буудал, талхны дэлгүүрийн урд, хогны сав гэх хаа нэгтээ олон удаа сонссон үгс байна. Багада цээж бичгийн үед аав нь бичүүлдэг байсан тэр үгс байлаа. Даав нь яг л галзуу хүн шиггүйсээр гэртээ орно. Даав нь аавтайгаа муудалцсанаас хойш хэсэг хугацаанд найзындаа амьдарсан ба удаан хугацааны дараа гэртээ орж ирэх охиноо хараад Сүнман баярлах боловч Даав нь хар хурдаараа гүн орж ирж том өрөөнд төлгөөтэй байх гэр бүлийн зурагтай Жазыг хах шидэж орхидог. Жазан дотор зургийн хамт өдлгсөн ааваа хайртай шүү гэж бичиж зүрх тойруулан зурсан хуудас цаасыг гарган эмчээс авсан хуудас цаастай харьцуулж үзтэл бичгийн хэлбэр нь яг адилхан байдаг. Даав нь төвчээр алдан охиндоо хийлгэх юм олж ядан ийм юм хийлгэж байгаа мó хийх юм бол өөрөө л хийн бид зүг зүгээр байгаа хүнийг гэрч оруулан хам хэрэгтэн болгоно гинэ гэж орилно. Аав нь юу болоод байгааг ойлгоогүй царай гарган Жаз хаглах үед гинцэн Даавны гарыг барин эхлээд эмнэлэг явцгаая гэж хэлэхэд аавынхаа гараас гараа огцом татан авсан Даав нь би энэ хоёр цаасыг аваад цагдаагийн газарт очих болно. Хайрын юм болох нэ хүн хилцэх хугацаа дуусахад хэдхэн хоног үлдсэн байдаг гэж хэлдэг. Хүн хилцэх хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө цагдаа нар Сүнманы гэрт явж очино. Гайхсан царайтай Сүнман ямар хэрэгээр ирсэн юм бэ гэж асуухад ахлах мөрдөгч цагдаагийн газраас ирлээ гэд энэ мэдээг сонссон Ханчэжийн хүүгийн аав Хан Сансуу араас нь гүйж орж ирнэ. Сүнманыг харсан Хан Сансуу чи намайг мэднэ үсттэй гэж орилно. Сүнман гайхсан царайгаар яагаад ингэж байгаа юм бэ гэж хэлэхэд тэр хоолойг сонсон Хан Сансуу галзуурсан мэт царай гарган би чиний амьсгалын чимээгт сонсоод чамайг танина гэж орилон аргаш түлхэн түүнийг унгана. Хүүгийнх нь хэргийн хүн хөлцөх хугацаа дуусахад хэдхэн өдөр үлдсэн Хан Сансуу ухаан мэдрэлээ алдсан байдалтай байсан ба түүний түлхснээс болоод аргаш унсан Сүнман ухаан алдаж орхидог. Цагдаа нар хөө энэ Сүнман ухаан алдаж болохгүй штэ гэж яаралтай эмнэлэгт хүргэх ба цорын ганц сэжигтэн ухаангүй болчих юм бол хэргийн тухай юу ч мэдэж авах боломжгүй болно гэж бодон харамсцгаана. Бүх хүн Сүнманыг ухаан орохыг хүлээн. Эмч хамгийн багадаа нэг өдөр, ихтэй хэдэн өдрөөр ч ухаангүй байх боломжтой гэж хэлнэ. Хуудас цаасаа аваад цагдаад очино гэж байсан Даав нь энэ олон бужигнаан дунд юу ч хэлж чадалгүй үлддэг. Цагдаа нар гэрийг нь нэгжиж байгаа Даавны тэмдэглэлийн дэвтрийг олох ба түүн дээр аавынхаа сэжиглэн мөрдөж байсан тухай тэмдэглэл байдаг. Олон нийтийн анхаарал байсан хэрэг тул сэжигтэн олдсон ухаангүй байгаа гэсэн мэдээлэл бүх мэдээллийн хэрэгслээр тарж хүн хилцэх хугацаа дуусахаас өмнө сэжигтэн сэрэх болов уу гэж бүгд анхааралтай ажиглаж байв. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Сүнманыг зөвхөн сэжигтэн гэж үзэлгүй шууд л хэрэгтэн гэж цоллох ба үүнээс болоод Даавныг хэрэгтний гэр бүл гэсэн харцаар харцгааж эхэлнэ. Энэ хандлагыг мэдэрсэн Даав нь аавынхаа төлөөч, өөрийнхөө төлөөч, ирээдүйнхээ төлөөч энэ хэргийг илчилж болохооргүй байдалд орно. Ухаангүй байгаа аавынхаа хажууд суугаад уйлангаа ааваа энэ чигээрээ битгий сэрээрээ та яагаад тэгснийг мэдэх хүсэлч алга зүгээр л үгүй гэсэн үгэнд чи итгэе. Оронд нь зүгээр л битгий сэрээрээ гуй гэж хэлээд
хуудас цаасаа уурж орхино. Дауныг цагдаа нар байцааж эхлэх ба тэмдэглэлийн дэвтрэгч олсон найзаараа дамжуулан аавыгаа мөрдөж байсан гэдэг чинь мэднэ. Чи ч гэсэн аавыгаа хэрэгтэн гэдгийг мэдэж байгаа үсттэй гэж асуухад даав нь үгүй гэж хэлнэ. Аав нь биш байх хэрэгтэй болохоор тэр. Мөрдөгч за чи ч бүр мөсөн нуухаар шийджээ гэж хэлэнгээ нэг зураг үзүүлнэ. Тэр зураг нь нэгэн голын эргийн зураг байх ба энэ ямар учиртай газар болохыг мэдхүү. Тэр новш хүүхдийг амьд байхад нь энэ голын эрэг дээрээс шийдсэн юм гэж хэлнэ. Байцаалтын өрөөнөөс гараад явж байх замдаа хансансуутай таартал дуу хоолой шинжилгээл хийхэд бүх зүйл тодорхой болно. Зүгээр л үннээ хэл гэж даав руу дайрна. Түүний хайрууд даав нь манай аав биш гэж байна гэж ойрлно. Ингэж бужигнаж байх хооронд Чонсон маань сэрлээ гэсэн дуудлага ирнэ. Цагдаа нар хар хурдаараа эмнэлэгдэр гүн очих ба Чонсон мааны хоолойг 20 жилийн өмнөх барьцаалагчийн хэлсэн үгсийг тэр чигээр нь уншуулан бичиж ав. Бичлэгийг дуу хоолойны шинжилгээнд илгээх ба одоо хөөн хэлцэх хугацаа дуусахад хэдхэн цаг үлдлээ. Бүх хүн өөрийг нь ширтэх энэ нөхцөл байдалд цорын ганц тайван байгаа хүн бол Сүн маань. Хөөн хэлцэх хугацаа дуусахаас 55 минутын өмнө Сүн маань охиндоо "Охин минь, санаа зовох хэрэггүй, аав нь огтхон ч биш" гэж хэлэх ба дуу хоолойны шинжилгээ өгөхдөө ч огтхон ч сандрахгүй байгаа аавыгаа харсан даав нь "Үнэхээр аав минь биш юм бах та" гэсэн бодол дахин төрнө. Яг энэ мөчид Сүн мааныг харж байсан мөрдөгчөд дуудлага ирнэ. Эцэст нь ямар хариу гарсан бол хэдэн секунд утсаа барин хариуг сонсох цагтаа утсаа салгаад хүнд хоолойгоор "Гэртээ харж болно" гэж хэлнэ. Сэтгүүлчдийн дундуур биеийн сайнгүй байгаа аавыгаа түшин гарах. Даав нь аавыгаа машинд суулган өөрөө жолоо барина. Эмнэлэгээс гараад гэрлүүгээ явхын оронд даав нь шууд голын эрэг рүү явна. Хүүхдийг шийдсэн тэр эрэг. Эрэг дээр ирсэн даав нь аав руугаа харан "Яагаад тэгсэн юм бэ ааваа? Би бүгдийг нь санаж байна" гэж аав руугаа хашгирахс Сүн маань гомдсон царайгаар "Даав наа, аав нь бишээ, бүгд батлагдсан биз дээ" гэж хэлэнгээ машин доторх цаг руу байн хялам хийнэ. Даав нь нулимсаа цэлэгнүүлэн "Та ядаж надад ч болтгоо үннээ хэлчихлээ. Худлаа ярихаа бололтоо. Та ямар ч хүн байсан надад хамаагүй, зөвхөн үннээ л надад хэлчих. Тэртээ тэргүй бүх зүйл дууссан биз дээ" гэж хэлнэ. Аав нь ямар ч хариу хэлэхгүй цаг руу харсаар л сууна. Одоо цаг 11 цаг 59 минут. Удалгүй дэн шөнийн 12 цаг болох тэр мөчид Сүн маань зэвүүнээр нэмсэглэн "Даав наа, аав нь хэлдэг биз дээ. Төгсгөлдөө хүртлээ төгссөн гэсэн үг биш." Ингэж хэлэнгүүтээ Сүн маань яг л галзуурсан хүн шиг маш чангаар зогсолтгүй инээн. "Охин минь аавдаа итэг, өнгөрсөн хугацаанд зөндөө зовсон биз дээ. Одоо бол жинхнээсээ бүх зүйл дууссан." Яг энэ мөчид даав нь айдас хүч давтан бүх шар үсэн босно. Эцэст нь аав нь хэрэгтэн байжээ. Даав нь аавдаа тэр хүүхдээс уучлалгүй, үгүй бол хоёлаа энэ гол руу орж үхье гэж хашгирна. "Үгсэн хүн юу мэдхэв дээ. Би чиний л төлөө бүгдийг хийсэн шүү дээ" гэж хэлээд Сүн маань төрүүлээд машиндаа суух тэр мөчид нэгэн машин маш хурдтайгаар давхин ирнэ. Сүн мааны хэрэгтэн гэдгийг мэдсэн хан сансуу араас нь дагж ирсэн бөгөөд Сүн мааны машиныг машинаараа мөргөж орхино. Удалгүй хоёр машин дэлбэрэн галд автана. Сүн маань болон хан сансуу хоёр газар дээрээ амиа алдлаа. Даав нь дэлбэрэлтэнд цохигдсон ухаан алтна. Нөгөө талд сэхэн амьдруулах тасагт байх даавны ээж Шин минь нуу хорвоогоос явахын өмнө сүүлийн нууцаа дэлгэж байв. "Би байж боломгүй нууцыг урт удаан хугацаанд хадгалж ирсэн. Миний нэгэн цагт хайртай байсан хүн хүүхэд тулгаалсан. Тэгээд тэр хүүхдээ өөрөө өсгсөн." 20 гаруй жилийн өмнө эхнэр нь хүүхдээ зулбаад эмнэлэг твтэж байхад Сүн маань эмнэлгээс нэгэн хүүхдийг хулгайлна. Тэр хүүхэд нь Даав нь байжээ. Даав нь хулгайлагдсан хүүхэд ба жинхэнэ нэр нь Юнми Сон. Хүүхэд тулгаалсан байсан учраас Сүн маань өөр хүмүүст итгэхгүй Даавныг байнга л танихгүй хүмүүсээс хол яв гэж цагтаг байж. Ингэж хулгайлсан хүүхдээ өсгөж байхдаа гэмссэн сэтгэлээ давжиж гарч чадалгүй ээж нь гэрээсээ явж аав нь ээжийг нь үгсэн гэж хэлсэн байж. Шимиг гэх хэрэгтэй ээжийнх нь дүү байсан ба энэ нууцаар нь сүрдүүлэн мөнгөгүй болох бүртээ Сүн маанаас мөнгө салгадаг байсан. Нэг удаа Шимигийн сүрдүүлгээс олж мөнгө олохын тулд хан сансуу эмчийн хүүг барьцаалан мөнгө нэгсэн байна. Ингэж бүх хэргийн учир тайлагдах ба ухаангүй хэвтэх Даавны өрөөний нэр нь Чондаанаас Юнми Сон болж өөрчлөгдөнө. Ингээд бүх зүйлийн төгсгөлд Даав нь төрсөн эцэг эхийн олон аз жаргалтайгаар дуусна. Энэ бол 2013 онд гарсан Гумбон буюу хам хэрэгтэн нэртэй кино байлаа. Гол дүрд нь Сун Ежин, Ким Гапсуу жүжигчид тоглосон. Энэ киног анх үзэхдээ би яг ингээд кино дууссаны дараа ингээд хэсэг зур бүр тарих гацчихсан. За чараа дөнгөцөө юу болоод өнгөрч үү гээд бүр яг тийм байдалд орж исэн.
Тэгээд энэ киног үзсний дараа өөрийгөө ямар төрлийн кинонд дуртай юм бэ гэдгээ ойлгож авч байсан. Энэ удаагийн бичлэг энд хүрээд дуусж байна. Дараа дахин шинэ бичлэгтээ эргээд ирье. Тэр болтол баяртай.